Сайн мэцхан үзэгчтэй бүхэн өрөө нэвтрүүлгийн 2 дугаар улирлын 5 дахь дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бүхэн өрөө нэвтрүүлгийн хамтран хөтлөгчөөр бүх судлаач, бүх тайлбарлагч Наранбаатар, харин бүхэн өрөө нэвтрүүлгийн зочноор бүх тайлбарлагч Гомсүрэн, за Аюу Монгол клубын багш дасгалжуулагч Монгол Улсын начин Адиаху багш маань хүрэлцээрсэн байна. Та гуравтаа энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ тэр бүхэн өрөө нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар өнөөдөр сумын цолтон болон залуу хөгчүүдийн 128 дахь удаагийн барилдааныг үзэгчдэд таймлан хүргэнэ. Тэгэхээр сүүлийн үеийн сонин сайхнаасаа бас дөрүүлээ ярьж эхлэх нь зүйтэй болов. Гомсүр ах маань хүрэлцэн ирж за өнөөдрийн барилдааныг бид гуравтаа хамтран таймлан хүргэх гэж байна. Гомбахынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас бас хаваалцъя. Амрын улирлын нээлтийн барилдаа эхэлснээс хойш ер нь бол дандаа л одоо хагас өдрүүдэд 5 дахь 7 хоног дан хагас өдрүүдэд л бохолж байна. За өнөөдөр яг 5 дахь өдөр нь 5 дахь барилдаан сумын заануудын Амрын улирлаас хойш одоо сумын залуу хөгчүүдийн барилдааны 2 дахь дугаар 2 дахь барилдаан боллоо. Өнөөдрийн барилдаанд бас 576 сумын заан барилдлаа. Ер нь яаж ер нь бүх тайлбарладаг болсон бэ? Энэ өөх түүхээс бас тавчраа хаваалцаач. Одоо бүр баг байхаас л одоо бүхэд их туртай байсан. Аавынхаа өвөр дээр суугаад л хараад сонсдог юм хөвгт байсан. Одоо ер нь бол 2008 онд бол одоо яг эргэл тусалдгүй бүхийн тайлбарлагч болъё гэсэн юм бодол төрж байсан. Тэрэн дээр нь одоо улсын гард Цэрэн Бунцаг гард одоо улсын чагваны Ганбаатар начин хоёр одоо Захаа аймгийн Тосон зангаас өмнө булнаа хүчтэнгийн бүхийн дивжин хийчихсэн. Тэн дээр нэг 32 бүхийн барилдаан болж тэгээ тэр барилдааныг тэр Ганбаатар начин маань тайлбарлаж байсан. Хоёулаа одоо хөрөн дээлтэй очсон хөөгт байсан болохоор содон байдаг. Тэр цагаас хойш бүхийн тайлбарлагч болъё гэсэн хүсэлтэд улмал одоо хөтлөгч бүхийн тайлбарлагч болж байгаа юм доо. 4-5 оны онолтонд 4 онолт. За өнөөдөр чинь 32 ус гарна. 36 ус гарсан баха тийм ээ 4 онолтонд. Тий 36 ус гарсан. Өвөр Монголын залуу зүүнний магны анх эрднийг хаяад гараад ирж харагдчихсан. За Ганболтын барилдаан байна. Мөнхтлөхтэй би энэ хоёр хүний давсныг өсөх дэшээ явах болоо даа л гээл. Зарлаж хэлжлээсэн тэгээд давсан явсан хөслөн мөнхтлөг хоёрын барилдаан байна. Өмссөн. За Өвөр Монголын залуу анх эрднийг энэ ширүүж хавирдаг баруун хавиранд их сайн юм билээ. Итдэг. Хөндөд өнгөж хавирах юм билээ. Хавир татаад энэ тавчдаг. Өвөр Монголын өртөд засах орны Цоломонгийн цэцэн гэрэл гэж энэ залуу ингээд анхудаа ургарлаж байгаа өргөнд. Тэгээ шууд шүүгэрсэн. Энд дээр 4 оны барилдаа. Энэ барилдаанд татам хоо. Өвөр Монголын аль аймаг хөшөөний хүн юм бол тоо. Тэр нь сайн мэдсэнгүү. Зөв үзэмчин хошуул гэж одоо бичсэн байлээ. За. Бүхтэй газар нь хэлдэг бол тийм. Шилийн голын зөв үзэмчин. Эдрот тавьж байна. Арангаан залуу Ганбатыг давсан. 8 жингийн Ганбатыг авч байгаа барилдаа харагдаж байна. Зүүн хөлийн аваад нүрийн урдаас аваад тэгээд Эдрот чинь хинтийн буруу өндөр. За энэ барилдаа давхрачаад тулгуур дээр зөрөм ордчдаг тийм. Мөнх тулгын барьц нэг тааруул барьцсан тийм ээ. Тэгээ жоо удцсан баха тийм. Гатсан тэгээ. Самб жудогийн л одоо улсын шгшээвагийн тамирчин ер нь сайн суур авсан. Ерөнхий зүгээр санаа бол зөв. Тэгээ наадлын энэ сугны зүүн сугны хонхороос авсан барьцах тааруу барьц. Нэгэнтэй л очих юм бол давуулж авч огшоо зүүн гарынхны барьцуулаа. Тий, баруун гарын барьцыг ингэж сугны хонхороос авсан байгаа баруун. Зоологийн хавир амар хавираасаа нүрээр нь буулгасан да зоолоор. За Говалтан Батүлзий энэ залуу ч увсын залуу байх шүү. Энэ цагаанаар ингээ хутгаадаг тавцсан. Молом дав гэдэг залуу. Дорногын мандах гэж явд юм билээ шүү дээ, моломч. Одоо энэ улсын аварт орж ирэх үү молом дав. Орж ирэх хоо. Ингээ хутгацсан. Модон залуучууд барилдаад байсан шүү дээ тэгээд. За энэ дэр яг удаашруулыг хэдүүлээ дахиад гүйлгээд Батүлзий ямар алдаа тэг хонх нь бол тодорхой ямар алдаа гаргасан байна гэдгийг зүгээр яриул тийм ээ. За Бямбадалаа гэдэг тэдэдэн сайн хүмүүсээс доороос орж ирж шүүгэрсэн шүү. Энэ Дашланбын барилдаан байдаг хаа.
Энэ Батбандын давж байгаа хөрөлтөн байна. Тонговь отхон баяр. Цэргийн дээр давж байна те. Том баяр. За бэлгүүнэ гэдэг залуунд давж явах шиг байна. За Данзан Аравчаг дондоо суулцсан. Дондоо өнөөдөр их шүүг рүү гарч ирсэн. Баянгарын шинжтэй өргөлийн дондоо гэдэг залуу. Мөнх дуулдахын шавбаг шүү дээ хүүхдэд. Суула хөл аваа баруун нэг их гоё авд юм бэл тийм байна л да. Батмарын чинь нэг шав багшийн юм шүү дээ. За үлцэн юм Мэгмүрс рүү 2 барилдаа байна. За эндээс буцаж эргэж орж ирээд мушигдсан даа Мэгмүрс рүү. За үлцэн юм өөрөө бас барилдаа эхэлсэн юм байна л да тий. Тэгсэн. Орж ирээд барилж өгсөн чинь өөрөө хөдөлгөөн хийсэн юм байна. Нилийн бас 4 лооны төгсгөл рүү болсон барилдаа шүү дээ. Тийм Наран тулгын хутгаа харуулж байна. За баян дэржөө. Баянгарын залуу. Сайн барилдсан даа өнөөдрөөс. Энэ Баянгарын залуу энэ маста залуу. Гасэрбек байна. Гасэрбек тавж байна. Гасэр бас гамбалтыг сайн барилдсан шүү дээ. Гамбалтыг бас. За энэ цогтын барилдаа байна. Алдрын өсгөө. Тий, өсгөрийг мордож Ховд аймгийн Уянт сумын хариатуу өсгөөч өсгөөсөн байж. Нөөж 18-д орох гэдэг байгаа нөгөө. Цэвэн дэрж өсгөр. Өсгөө бас түүсэн шүү. Хуншагааг айл хэлсэн шүү дээ. Хуншагаа нөгөө тайгам дэвжихээ энэ хоёрыг гэл хаяа гарч ирсэн. Дөрөв өнсөн байгаа. Энэ бэмц цогт байна. Булганы бэмцэгт байна нэг юм тий. Булганы бэмцэгт. Хоёр бэмцэгт байна. Усын давстай бэмцэгт байна. Тавьсан баха. Дөрөв дээр. Толгойн баясгалагдсан байна. Тий. Толгой болгоцсон. Хоёр бэмцэгт хоёулаа 5 руу гарч ирсэн баг шүү тий. Тэгсэн хоёулаа 5 дээр. Усын бэмцэгтээс гараад ирсэн байсан. Энэ хуучин давцрынгийн дүү шүү дээ. Баясгалан гэдэг. Дундгуур өрөлдөөсөн да тий. Нэг төрөмгөд өрөлдөнтэй. Тэр давцрынгийн дүү. 4-5-ны бас онцлог барилдааныг бас та 3-ын хувьд юу гэж хэлэх бол ер нь бол өнөөдрийн барилдаанд миний харснаар бол өмнө нь их тогтмол одоо зодоглож өргөн дээрж барилж байгаагүй сумын цалтан залуу хүчүүдэд ер нь их байгаа юм шиг нэг нь санагдсан шүү. Ер нь бас нээлтийн барилдаан бас тийг санагдаг талтай л та. Нөгөө шинээр улирал эхэлж байгаа тийм. Шинэ хүмүүс ирнэ, зарим нь сорж ирнэ, зарим нь энэ улиралдаа барилдах гэж ирнэ. Тэгэл янз янз л байдаг. Дөрөвдөр бол миний онцлогоор барилдаа 2 барилдаан л байсан. Тэгээ тайлбар дээр ч өөрөө хэлсэн. Мөнхтлөг өсгөө 2 барилдаа. Мөнхтлөг гамбалт 2 барилдаа байна тийм ээ. Энэ бол маш анхаарал татчихсан барилдаа. Мөнхтлөгийг би бас их сайхан жоо юм шиг санагдчихсан. А нөгөө барилдаа нь бол цогт өсгөө 2 барилдаа байсан. Тэр хоёр бол бас нэг инженеэр гарч ирж байгаа. Нэг нь одоо сумын зааны бас топ нэг юм 2 сумын заа барилдсан. Энэ 2 барилдаа бол яалтгүй энэ давааны онцлог барилдаа байсан болоо да. Гомбай хавд. Миний хувьд бол одоо тэр өвөр Монголын цэцэн гэрлэгийн залуу анхаардлыг тавьсан барилдаа. А сая одоо тэр үлзийн юм Мэгмүрс рүү ирэх барилдаа. Гэдэг онцлогтой барилдаа мөс гэж харж байгаа. Багш юу нь бол барилдаанаа бүтэн өргөнд утсан баг тий. Ер нь шамнар нь ер нь тэглээ нэгэн даваанаас 10-ын даваа дуустал яг нам сууж үзлээ те. Надад бол яг барилдаан болгон л одоо сорхолтой сайхан. Тэн дундаа нэг ажиглагдж байгаа юм бол сумын зам залуучуудын нас энэ амжилт гаргаж залуучуудын нас их залуухан болсон байх шүү. 2004, 5, 6, 7, 2 оны хэл 8 руу орж ирж штэ тийм ээ. 2009 оны омар хүртэл гарч ирж барилдаж байна. 90 хэдэн оныхан их цөөрсөн байна. Аймгийн цол руу нэлээ зарим ахичихсан байгаа тийм. Тэгээ спорт өөрөө залуу насны юм болохоор ер нь л эртхэн шиг л цол гуншинтай хүрж яахгүй бол артлын хүмүүс яг ингээд игнээд шилийн хараад жагсаа зогсож байдаг одоо спортын гол философи гэх юм уу гол одоо юм тэр л байна шүү дээ. Эртхэн шиг л оройтгол юм бол харин ган тулга тэргүүтээ нэлээд залуучууд аймгийн начин болсон юм байна. Гэж л одоо өдөр чинь тэрийг харж бодож харьцуул суулаа. Шамнараас нь өнөөдөр бас нэлийн барилж болсон тийм ээ.
Давгүй манай ийм Монголын бантар дажгүй ярилцсан. Бид нар бас нэг үндэсний өхөө улсын авраг жиг нь бол нөгөөдөр эхлэх байлаа шүү дээ. Хуучин заавраараа. Тэгээ тэрэн зориулаад бэлтгэлэх сайтай сэргэлтэж авсан байсан. Ер нь дажгүй шүү. Өмнө говийн Баярбаатар гээд залуу маань их тушгин сайн барилж байгаа. Дорн говийн Батсуур гээд залуу бас дажгүй л өрөлдөж байна. За үргэлжлүүлээд 5-ын давааны барилдааны таймыг хамтдаа харцгаая. За 5 зүүнний магна идрот, барууны магна золоо байсан санагдаж байна. 8 өгний идрот. Өмнөх сарын шүүгүүдээс бараг идрот ачлан буйрж өгсөн үү? Бусдын солигдсон юм шиг Тэгсэн баг. Ер нь одоо золоо идрот хоёр бол энэ дотроо бол ахмадаар явчихжээ шүү. Идрээч одоо 92 3 байх, золоо бол 95 оны залуучууд. За нөгөө шилийн голын зүүн үзэмчний энэ бүтэн гуйтай хөрцсөн гэрэл. Буян тогтох гэж хурч байна те. Буян тогтож өмнөх сарын шүүг хүн шүү дээ. Хэд орчим хүнээс 5 хүнээс авсан байлоо буян тогтох. Тэгэл олноос авсан. Хоёр суган дээрээс авж байгаа зайлдаг, хавирдаг ийм ихтэй насны нэг баг баг шүү. Магадгүй те. За идрот юм л да сая зүүтэд гүйчлээ. Энэ жамбны юм барилт юм байсан те. Хөвөр хангаан жамбны инж. Сая Баярбаатартай. Эндээс суульцсан шүү дээ. Эндээс суульцсан. Бас гоё юм байлтай шүү. Барилтад байгаа юм да манай. Модон тэр товаагийн нөгөө намчаас өгдрийч ерөнхийдөө мань хүн хаяал мулталцсан шүү те. Сүгдэрч ирэх сайн байсан шүү дээ. Тэгээд Баярагийн яг энэ салхитай барилдаанд ороод тэгээд унаал. Тэрнээс 3 дарааж унаал тэгээд 5 руу орсон шүү дээ. Бас ер нь их сайн байсан шүү тэр товаагийн 18-наас. Сая дугдад усаа юу вэ? Бямцэг сая давж байгаа, сугдад тахимдаад авчдаг. Ер нь энэ жилийн улсын аврагт чинь туваанаар ирэх сураг байна уу? Мэдсэнгөө. Бас ирэх байлгүй дээ. Өнгөрсөн жил аврагтай багийн дөнгөрөөс шагалт өрөөнд орсон шүү дээ. Улаанбаатарт болж байгаа ирэх магадлалтай тийм ээ. За очрлоо ирэн мэрэл дан байна. Өмнө говийн учрал баяр гэдэг Нөсгөрөдөө харцгийн шав Сумья базар гэдэг дүүн барилдаж байгаа. Мөнгө тулгыг баруун нэг нь аваа шилжүүлсэн. За очрол өрийн барилдаа байна да. Зүүнд нь хонгоцсон. Ер нь сумын заны барилдаа бол золгоо их бага шүү. Яг хөө сая 6 дээр үлэн 2 залуу тэр төдөвтэн залуу яг удсан. Тэгэл ер нь гарын үзүүр сэрүүгээс дөрөм биеийн жин тэгэл одоо бэлтгэл сурвал олон юмнаас энэ барилдааны ур чадвар хурд хугацаа их шалтгаална да. Аргагүй 576 бүх барилдаж байгаа учраас л одоо 6 өнгөрөөж байгаа болохоос их урхай барилдаад байгаа. Молон доогийн барилдаа юм байна. Энэ одоо хөл их сайтай усын төсийн хөвгт гэлөө. Тэ баруун. Сайхан барилдаан залуу харагдана. Дагаж орж баруун агаал. Зяна бэмбэталаа юу? Төсөөлөө. Хөвсгөлийн тосон зэнжил. Эрдэнэ бэмбэтлээ. Цогтөг гэж өгөрсөн шүүгүр. Цогт чи ингэж мордоод буцаагаад мушигдаг тэгээд жаахан богинд жилээ л дээ энэ дэр бол. Энэ гасэрвкийн байл та. Дөлгөөнийг барууныг нь аваад Амьгийнхаа наадам хэдэн давнд уусан байлаа гасэрвк. Мэдээгүй. Бас сайн барилж магадгүй. Наадмын лайв харж байхад ер нь сайн л үзэж байгаа хэрэг. Эндээс өхөлтөтэй шүү дээ. Энэ бас яг байна. 6 дээр амаа хутаа 3 мөхөөс авсан. Төрүүлжсээр гам болдоо явъя гэдэг. Би жилээр авч байсаар 3 бохоос. Тэ. За энэ дээр золоо их зөв барилцсан. Баян хонгорын залуутай их зөв сувны хонгор дээрээс зүүн талд нь далавчилж улдуураа ширвээд 3 тоороо. Ингэсээр хагаад одоо аргагүй нөгөө жингийн зөрөө гарч үнд гүйцэгдэнэ гэдэг шиг хурданд нь гүйцэгдээд ардаа алдаад тэгээд шуудаг аваад аргашин татаа суулгаж байгаа юм байна. Энэ амар шүү. Зүүн ойлж авангуудаа шууд баруун тонгорсон шүү дээ. Энэ төвшөнтөр гараа харин тулсангүй. Гар тулвал энэ дээр их ивгүй шүү, тийм ээ. Гараа тулсангүй бас их спортын хүн болохоор их мэдрэмжтэй унж байгаа. Тэр гараа ингээд самардаад авчихсан.
уран сая бол яг эргэлтэн дээр эвгүй таарна шүү. За толгой. тий. Дашаа сайн юм аа, аргагүй сайн дашаатай хөхт. Ер нь баруун давхраач тогсоор тонгорсоор дөрүүлж байна. Анх дөрүүл. Эдгээр шууд аймагт барилдсан юм энэ сумын зав бол чадаагүй. Тийм баг та тий. Энэ бүрүүдг орчлонгийн нөгөө хөлсөөлөө явж л шүү дээ тий. Тий, өсгийгээрээ татчихдаг. Тий. Даваад ирж юм бэл та. Аль сумын хөхтөө? Хайрхны злоо. Аян тэгэл бүрүүдг гарсан дагддаг хэрэг дэвэ мэвэнч бас төстэй биш үү? Давчаа тэр гүйж байна. Батсуур даваагүйч байна. Торног Улаанбаатар Харанбатын Батсуур. Бас Эв Монгол дээр гол. Эв Монголын хүүхдүүд сүүлийн 2 жил хийж байгаа. Спортын дунд сургууль төгссөн. Одоо бол их засаг их сургуулийн оюутан болсон. Тий. Зөрөгтөөр өсний спортын сургууль гэж байдаг тийм ээ. Тэр энэ хөлсөөлөө гэж. Өмнө бас нэглээ лав сургуулж гисэн баха тий. Тий, нэг долоод авчиж байсан баг шүү. Тий. Саяны Батцоор уу? Хэн? Даваадарч. Даваадарч. Даваадарч юу? Тэгээ Батцоор анх удаа шүрч байгаа л да. Наран толгой зүүн модсон. Бас Эв Монгол дээр жогсон уу? Тий, одоо үндэсний Ер нь бас мундаг сэтгэл зүйтэй айхтар бөхтөө өсвөр тус 3 жил яг л дагаж харж ирсэн. Улам сайтай тэгээд их спортоор тогтмол сайн манай гомдорж өгчдөр жилетийн бэлтгэлээ хийгээд үндэсний өхөн бэлтгэлээ Эв Монгол дээр хийгээд явж байгаа. Гом бас ирж үзэж ирсэн да тий өнөөдөр. Тий, гомбоо ирж үзсэн. Нэг харж байгаасэн. За ингээд 5-ын давааны барилдааны томилон харлаа. Тэгэхээр 5-ын даваанаас мөн адил онцлох барилдаан. За энэ даваанаас бас онцолж ярих зүйл нь бас та 3-ын маань хувьд юу байгаа вэ? За яхаас эхлэх үү? Сая хэдүүлээ бүгдээ харлаа. Ер нь түрүүн би яриандаа дурдсан. 5-ын даваан шил бол золгоо дэгшвэрц гэсэн юм бол гарсангүй шүү дээ. Бараг одоо Сэнжиг илэг ус дээр ирсэнгүү. Бүхэн дөрмөөр 15 минут барилдаад Сэнжиг илэг усан дээр ирэхэд ганц ч хүн ирсэнгүү. Тэгэхээр ихэл шуурхай байна. Залуучууд бэлтгэл сайн байна. Дүрм нөлөөлж байна. Тий, би бол тэр одоо жим мас бас нэг айхтар жингээ нэмдэг тийм байдал багслаа. Одоо Зөрөгтбаатар харцгийн барилдаа Орхон баяр арслан гэдэг энэ жим багт инх саргуул энтрийг хараад залуучууд чиг сайхан үлгэр дуурайд авч ш тийм ээ. Миний удирдлагын дуугаа хүүхдүүд хүртэл одоо жингийн хойноос ерөөсөө уулаархаа. Одоо энэ Өмнө говийн Баярбаатар 94 тавтай юм байгаа шүү дээ. Дорн говийн хан Батсуур 97-8-тай ингээд 92-97-гийн жилет барилдчихдаг. За яг наран тулг бол яг уугийн бас маст 125-да нэмэхэд барилдчихсан. Нэмэхэд барилдаж байгаа. Одоо 125-ын үндэсний шгшээ багт хиний оронд орж байгаа. Батмагны арсангийн оронд юм уу? Хиний оронд юм чинь. Чимбатай алтан гэрлийн оронд баг шүү. Шгшээ багийн тамирчин болсон юм байлээ. Тэр хин хоёрын барилдаа их ажиг барилдаа харагдсан шүү дээ. Төвшин дөр гамбол хоёрын барилдаа. Төвшин дөр ч одоо чөлөөтийн бас л манай бас нэлээд үзээд байгаа. Тий, Цэрэнбаатарын Цогтбаяр багшийн одоо шав Завхан аймгийн Досон Сэнгэлээс ч хэдэн онд ирсэн 2003 оны залуу. Ирээл яг одоо Цогтбаяр багш дээр л ирсэндээ яста. Алдрын 4-5 жил болж алдрын. Одоо энэ Баянгол Актим Завхан Дайн дивжээ гэдэг энэ Мон алт ус дээр хийж байгаа баг шүү. Батөлгөө эднэр цуг ус гадаад хэмжээнд яваад багш гэдгүйсэн тийм. Тэр залуу ирээл болоод жилетээр ер нь бол бас дажгүй ер нь тун эвтэйхэн барил. Тэгээ ерөөхдөө нөө төрүүлдэг юм төмчний бүх сайн шөвхтэй хоёр хүн нэлцүүрөө гарч байгаа шиг санагдсан шүү. Тэгээ гам болд бол ер нь энэ жилдээ энэ хүн дээр бас хөрөхөд хэцүү ч юм уу даа л гэж бодогдсон шүү. Ер нь за бөхчүүдийн бэлтгэл 11 сар 12 сар гэж чигдрээд ирэхэд яадаг юм бол ер нь Эрдэнэ сүрэнгийн гамбалт гэдэг юм бол бас л том хэцүүтэй. Бас харах бөхчүүд амаргүй юм шиг. Өөрийнх нь яг одоо дархан барьцсанд орчод байна л да залуучууд. Итгээд гоё барьцсанд орж байна. Тэгээ баруун талын дашаа их сайтай юм. Сайхан болоод яг ярих нь доктор үзүр төрөний барилдаан дээр бол зүгээр баруун гар илүүс аваад ганцаараа татчих ирэл мордож илж тэгэр юм. Бас хэцүүл хүн гарч ирж байна да. Ер нь энэ хүнтэй одоо яаж барилддгийг замын заанууд нэг мундаг амтан байна да. Гомсрах юмд. Гамболтын хувьд л одоо өнөөдрийн барилдаанд үндсэндээ бүх даваанд томчлаа. 6-гийн даваанд 3 мөхөөс Кэсэрбек авсан. Ер нь бол одоо сумын заануудын барилдаанд бол гамболт одоо тогтмол бас дундуулж байгаа шүү дээ. Өмнө нь одоо 2 удаа дөрвсөн 3 дахь дөрөв өнөөдөр бас Монгол хөргөнд авлаа.
нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хөрөнгөлөлтэй Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. 6-гийн давааны ханаа. Тэгээ Идэрбат энд л 18 бохор л да 9-оос Идэрбат Батцуурыг аваа Золбаяр Дондоо, Учрал Молондоо, Баярбатар Дашлам, Цэрэн Мөнцөг Даваатар, Цэнд Өчр, Бямб Талай, Бямб Цогц Жардан, Гасэр Гамболд гэдэг 3 бохоос амлаад Наран толгой цэцэн гэрэл 2 тонж байгаа. За Цэрэн Мөнцөг давсал да энд. Даваатар чи Аранга 2 чи нэг авцсан ингээд тариатын зул хайрхан зул 2. Дахимдсан сууд дахимдаад. Тэгээ баруун тохоо өртсөн байсан. Баруун тохоо жирэгдээ өрт зарагдчихсан. Цэрэн Мөнцөг давсан. За чөлөөтэй хүн өөр Монгол цолог л амархан. Баруун талд нь сувдаа, зүүн талд нь дахимаар нь. За баруун хөл авсан байна да Батцуур. Ахсан нөр юм л да. Идрээ хоёрын барилдаа байна тийм ээ. Дагсан дээр нь дарахгүй за гар толгой гаргаад ингээ гуйцсан. Цэцэн гэрлийн даваанд унсан тийм ээ. Ерөнхий цэцээр эн чинь нилээ их нягтлчээж Тэгээ уудсан тий. шийд гаргасан шүү. Дахиулах. Гүр яг хөө дэлгэцсэн дээр өргөн догоо дэлгэцсэн дээр харахад бол Батцуур араа сүулт ч уг нь хөрсөн ч юм шиг. Тэгээ дахиулсан. Гомдлгүй хоёр залуу сайхан. Гамболтыг ингэж аваад харцагтаад ингэж шигтэй харьсан. Гар холбож чадсан. Тэгтээ тэгээд цаад хүний нуруу илүү тэгээ ирнэ. Барилдаанд төгсөж байгаа байдал энэ тэгээ өөр юм лээ тий. Энэ Бямб Цогтын барилдаан байна. Жардан бэктэй барилдаж энэ усын Бямб Цогт. Тий. Давстын бүрэн төрс аваргыг дагаад бэлтгэл хийгээ явдаг. Тэгээ алсан зүг авч ноол сургууд ардна гарсан. Самбар барилдаад байдаг юм залуу. Жарданбек хэдэн оны залуу вэ? Жарданбек арай эрт тохоо он бол сумын зам бас олон жил барилдаж байна Жарданбек. Оюулгын цэнгэлийн. Баян үлгийн аймгийн чи ерөнхийдөө Цэнгэл сум нь Хөхтэй. сумда. Байгалийн сайхан бүх хоёроо бол магналт юм шиг байна. Махад тарцч цэнгэл сум юм лөө. Тий. Брэк андаас үлээж та. За очрол дээр нуусан бэрэл та. Яг л давсан байлаа энэ л. Гараа хэвгүү дарсан тийм ээ. Тий. Шуурхаа байгаа үз ер нь. Энэ олон хүүхдүүд яаж дуусандаа гэж харж тийм мэдгээд. Энэ сөүлээ бас. Энэ сөүлээ. Дадаад байгаа юм да. Сүнжин дээрээ сөүлээ. За энэ дээр бол харин яста нэг ганга хэрэгсэн дээр. Дахиад баруунд нь яасан. Зүүнд нь Зүүнд нь явсан. явсан. Эдрээ ер нь л оюутан Хоёр байхын тохиолдсон. зүүнд ингээл явдаг. Тамираар жаахан дутуулдаа Батцаараас. Баярбатарт өмнөх доонд суулчлаа. Тэгсэ. Хоёр доо дараалал суулчих юм байна шүү дээ. Зүүнд нь Энэ их гой барилдан болсон. гоё вэ шидэж гарч ирсэн. Золоо эндээс нааж яваад бараг л өмсүүлсэн дээ юм чи тоор. Гарч байгаа Одоо юм. дунгуйлда сэрэн дунгуу чих юм нэг тийм их дунд юм их боллоо тий. Энийг их наривчилж удаашруулж харуулах уу? Өөрөө толгой ургалуулсан байсан хүн шүү дээ. Тэгээ яваад Баян хонгорын дондуу. дондуу. Тий. Эндээс тохож яваад Цааш хавирах гээд очиж наага чирж гүүгээ толгой ургалаад дахиж наага датан дээр дотроос суулуулсан юм биш үгүй. Ер нь сэрэн нүгөө хэлчихэд болохоор л Сэрэн дунгууг хэлэхэд бас болохоор юм байна тийм. тий. Сэрэн дэврийг доо ирсэн. за энэ нэрээр барилдаж байгаа удааширсан. Энэ өнөөдөр хамгийн удаан барилдаж Хамгийн энэ удаан байсан. барилдан энэ хоёр бах тийм ээ. Тэ энэ хоёр л их худлаа. Цэнд очир наахтан зурж гаргаа наацсан. Цэнд очир Бямб Талай хоёрын барилдаа. 9 бүх хүлдэн очрол хоёр хийлгэн тодорхой болчлоо. Тэгсэн. Тэгээ золоо өмчж байгаа учраас. Наран толгой ирэм их сайхан байсан шүү. Энэ үед бол ер нь аль нэг хийн дээр очиж болохоор тийм байна да гэж харж байсан тэгээд. Өөрөө хавирсан дээр зурж гараад.
Тэгээ 6-гийн 5-аас мэдээж мөн адил онцлог барилдаануудад бас хувьдаа дөрвөлээ эхлээд явъя. Гомбоос эхэлсэн хэрэглээ. За гомбод уу. За 6-гийн даваач бас олон сайхан сонирхолтой барилдаанууд боллоо. Одоо тэр Баярбаатарын энэ тэр суулаа. Тэгээд 6 дээр бас өвөр Монголын залуучуудаа шүүгүрчүүд наран тулгад тунж байгаа шүү дээ, тий. Энэ хоёр барилдааныг бол одоо бас онцолж ийн миний хувьд. Хоёр сайхан барилдаан болсон. За олон хоёрын барилдаан чи яалтгаа онцлохоор барилдаан шүү. Тэр дондоо хоёрын барилдаан. Урд дондоо тэр улсын аварга хошоо өрөлтөд данзаа арвжиг хайсан. Бас нэг араас нь ажиллаа гэд маргаа дахиж орж ирд их амархан хайчихжээ. Тэгээ ер нь мөнгө туулахын шав юм байл л да тийм ээ. Тий. Бас итгээд барилдаантай залуу байсан. Би өмнөөс нэг цөөхөн харсан. Жин бол бага байгааз. Чин юмгэн тэгтэл их гой техниктэй залуу байсан тийм. Данзан ч бас нэг тэгж ундагч хүн биш те. Бас үзээтэй хүн шүү дээ насандаа бол тийм ээ. Үндэсний хүн улсын аварга данзан ч 2 м. 2 хүрэлттэй. Энэ хинтэл үздэг гэсэн шүү дээ. Наран дуллагтай. Бочорголын нуруу. Ер нь ингээ барилдаа гэхэд за өнөөдөр энэ бүх төрүүлгэндээ гэсэн юм таамагч юм ер нь нүдэнд туссан зүйл байдаг уу? Яг би бас өөрийнхөө хүүхдүүдийг л харж илаа. Би Баярбаатрыг бол ер нь дэшээ барилдана гэдгийг бол бас нэг зөн совингараа биений өнгө бэлтгэлжилтээр нь мэдчихсэн шүү. Ер нь одоо ингээ бодоход Баярбаатар хэн дунах юм болдоо гэж бодсон чинь Фатсууртач ч юмсан. Төрөө үзүүлээ шахна гэж бол би нэг баримжаатай хажуудлынхаа нөгөө манай Бацуур гэж завхны нэг залуу байгаа шүү. Бид тэр яриад Баярбаарын дэшээ явдаг. Гай Бацрын Бацуур. Гай Бацрын Бацуур. 25 нас л тэгээ хэлжсэн. За тэгээд одоо мэдээж нь усын дөрүүлдэг гамболт хүү наран тулга гэл ер нь л өнгөлөндөө. Яг 576 сумын заанууд тоон олон боловч яг ингээд бүх юм өргөжлөөр хараад шүүгээд гаргаад ирэх юм бол бас яг даацтайхан хүн бол нэг 20-30 байгаа шүү дээ. Тодорхой нэг 8 өндөдрөл өргөдөлдөө шүү дээ. Яригдана. Би Уучкаг бас их сайхан байна да. Ер нь төрүүлчнгээ хэлчих гэхээр чинь тэгээд баян мөх байна, наран тулга байна л да. Өмнө говь ус хэцүү. Уучкаг бас ажгүй. Ер нь бас нягт нямбайд сайхан барилдаантай хүүд их гой сэргсэн. Бас нэг жоохон гэмтлийн бол бас хэсэг завсарлж байгаад орж ирж байсан. Тэгээд нөгөө завсарлж байгаад бас нэг сайхан тамиртай хүн орж ирдэг шүү дээ. Яг тийм их өнгөн дээр байгаа юм уу гэж бодогдож байсан шүү. Тэгээд баян мөх бол энэ гамболд бол мэдээж. Одоо тэгээд энэ жилийн турш хэрэг тааварт орох байлгүй тий. Ямар цаг үед л одоо өнөөдөр Тунаал одоо гамболтыг хэн авах вэ? Тэгэхээр сумын зантар тусаар агаал туулын чулуу шиг мөлийгэл дэше гарч ирэх юм байл. Өнөөдөр ер нь даунууд тэр тунаал даваад гарч ирсэн. Тэгээ нэг л дамлууллаа тий. За өргөжлүүлээ дараагийн даваа, 7-гийн даваагаа хамтдаа харцгаая. За одоо очрол хоёр хийлээд тогтоорчин. 7-гийн даваа. За Уучка хийлээд Баярбаатар Бацуурыг аваад говь хоёр бие биенийг авсан байна. Цэрэн мөнцөг дондыг авсан. Цэнд өчр наран долгыг 60 мянга гамболтыг тунж байгаа. За бүгд бага ирэмбэндээ унсан. Бас сонир тохиолдож шүү. Амундаа буюу бага ирэмбтэй хүчүүдтэй унаад явцсан. За хоёр талдаа мордоод явцсан. Бацуур. Хамт тэр хийж байгаа. Тэгээ хамт хийж байгаа. Тэгээд бас айн хамт хийж байгаа. Тэгээд их унтчаад их харамсаж байгаа Баярбаатар. Яг миний урд унсан. Хоёр залуу. Бацуур 2007 гэсэн үү? 2007 18-тай. Тэгээд ер нь нэг тийм илүү залуу байхад илүү ир байх шиг байгаа юм л дөө. Идэр хотор бол тий. Тэр хоёр дахь барилдаан дээр бол ер нь тэгэл илүү хайгуу иртэй. Тэгээ энэ салхитай. Баярбаатар ч энэ залгооны хүмүүс бас тун хэцүүлдэг. Тэгээд наран тулга тавьж байна. 2200 8 оны залуучууд. Эндээс харахад бол ер нь нас их бага болчихсон. Тийм. Дандаа өсвөр залуучууд их сайн нэгдэж байгаа. Одоо энэ үйл бол ер нь 2006 оны залуучуудаас төрөө хүртэхээр л байна. Набагийн судалгаанд ч одоо хамгийн залуудаас сумын зан төрүүлсэн хэн байна? Залууч нь Алтан гэрэл шүү дээ. Танай. Хамгийн залууд. Тэр цэнгүүдийн Алтан гэрэл. Алтан гэрэл үү? Тэг Алтан гэрэлч 10-аас 12 хүүхэд байсан. Оюун бол тэр ирлээд ч тэр ирлэх баг төрүүлсэн. Үдсүүр нь бол лав гэрэл төрөдөг. 18 төрүүлсэн тийм. Тэгээ наран тулгын төрлөнд энэ чинь 18-тай шүүгэрсэн шүү дээ. Шүүгүүд яриулсан. Лав төрж 17-тай шүүгэрч байсан. Саяны тэр нөгөө
Арангаан жилөө саруул ирдэнэ гэдэг. Тэр чинь 17-т өгшөө. 17 16-т 17 гараж хүрээч гоо. шүүрөө орж ирж байна. Тэр ер нь хамгийн өндөр амжилт баг шүү баг. Насны хувьд. Тийм насны хувьд бол логдорж бол 10 өнөөдөр байгаагүй юу саруул. Өнөөдөр барилдсангүй. Хас вайнах юунд улсын аврагда нөөж байгаа гэдэг үү те. Би Говьолтын Ганбаатар саруул эрдэнэ тэр үлгэж бас бодлоо шүү дээ. Тийм баг. Улсын аврагын орц 10 хоногийн дараа болох гэж явахад байсан. Аймгийн аврагууд бас болоод тах шиг үлээ тийм ээ. Аймгийн авраг, дүүргийн аврагууд тодорхойлон төрүүлсэн. Явж явах шиг байсан. Гамбал Мэриланаас 60 бакет аваад. Зянги 7-гийн даваа. Барилтаа юм болсон байна. 7-гийн даваас мөн онцлог барилтааны ярахаас өмнө багсаа ярьжсэн шүү дээ. Энэ дээр мэдрэмж гаргаагүй бол бэрхтэн гэдэг зүйлийг бас сая дүн одоо цохож ярьж байна. Тэгэхээр ер нь зөв унах гэдэг бас их барилдаанд чухал ах тий. Ер нь бүхэн гэмтлийн одоо нэлээд өндөр хувийг нь тохоо мөрний гэмтэл эслээд байгаа. Тэгээд өвдөгний холбоос нь хоёр дээрх байгаа шүү дээ. Тэгээд мөр тохооны гэмтлийн гол шалтгаан бол буруу дарж унснаас л болдог. Тэр өнөөдөр 4-ийн даваа тэр Говьолтын хүүхд хэвсэн дээр одоо алгаа ингэж кист гэж ярьдаг шүү дээ. Бугууны үеийг гадагшны маягтай ингэхээр л тохооны үе хөшөөгдөж байгаа шүү дээ. Кист дотгошоо авах юм бол нэг бол унана, нэг бол дотгошоо үеийнхаа эсрэг биш. Үений дагуул нугарах юм л да. Тэгээд тэрийг хүн чинь сандраад би өөрөө одоо 20 хэд хүрчээд буруу дараад доронтод тохоогоо эргүүлүүлсэн хүн шүү дээ. Одоогоор юм тэлээ. Яг сандарсан үед чинь хүн чинь бас зөв буруугаа сайн мэддэггүй. Тэгтэл одоо хүүхдүүд өсвөр залуучууд бол сорголт болгон дээр л өөрийн бөгөөд өрөөлийн аюулгүй байдал тэр нь бол зөв унах, зөв халах нэг тийм стандарт барилтаа. Эвгүй барилтаантай нэг хамаагүй ороож морддог энэ төр хүмүүс. Дэгэ ороод. Дэгэ ороож шийдэх, ороож морддог хүмүүс л одоо хүн гэмтээч гэдэг байдаг. Тэгээ унжгаа хүн бол ер нь гараа хумайл унах хэрэгтэй гэж хэлдэг. За тэр барилдаан дээр сая чинь 6 дээр учрал байр хийлчтэй тийм ээ. 9 бүхэл 6 юу? 7 дээр баяр 7 дээр хэлж. 7 дээр хийлж байгаа юу? А тэгээ Баярбаатар хэрвээ Батцүрэг давсан бол 8 дээр хийлээд автоматар 3 руу орж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ Монголын 2 хүүхэд зүгээр яг хөө би ингээд одоо шудраг бас байсан бол Баярбаатарын давуулаад Батцүрийн дахин өгүүлсэн бол наа чи автоматар 3 руу орж ирж ингээд. Тийм байхгүй. Одоо нэг л клубийн нэг багшин шавнаж харгуй сайхан үдсэн шүү гэл ингэсэн. Тэгэл Батцүр амаа зөрүүлчих байсан юм шиг. Нэг бол амаа зөрүүлэх байсан яг хөө тэгээ сайхан үдсэн. Тэгээ ер нь залуучуудыг энэ багаас нь яг нэг үеийнхэн нэг клубийнхэн байсан нэг нутаг байсан ч гэсэн яс үзүүлэл эхнээс нь сурахчвал тэгэл насан туршдаа яс үзэл бүхин карьерийг дуусгах. Эхнээс нь л нэг найр тавьж авцаа өгцөө нэг клубийн найзууд юмгээл авдаг өгдөг юм руу жаахан л ингээл халтруулвал тэгэл тэр нь хаяа нэг орж ирээл эхнээс нь яс үзүүлэл өнөөдөр Баярбаатар Батцүр тэгж харагдаж байгаа зү. Тэсэж Баяраа бол давсан бол шууд 3 руу орж ирэх байхгүй гих мэт. Тэгээд зөв бай зэрэгт сууж гал авч байгаа шүү дээ Батцүрыг. Набах хавьд энэ даваан дээр. За энэ даваан дээр ч одоо онцлох барилдаа одоо Баяраа Батцүр өрийн барилдаа маш дажгүй барилдаа болсон. Тэгээд Тонсоо өрхийн барилдаан ч гэсэн тэгэл ер нь энэ өдрийн барилдааны шийдэх 60 багч өмнөөс тунжиж байсан мөсөн мөн занд. Тэгээд тэр хоёр барилдаан дараа онцлог барилдаа юм л да. Гомбахын даваан дээр юу гэж? Миний хувьд одоо яг л Набатай адилхан. За. Онцлогтой барилдаан болсон. Завхны хоёр бивнийг амлсан. Эмэлбэтэй барилдаан болсон. Яг бивнийг авах тал дээр бол бас давуу тал байна л да. Нэг дэвжээ нэг нутгийн хоёр аваа зүгээр харгуй сайхан үсчихэд бол нэг нь үлдэн шүү дээ тийм ээ. Тэр утгаараа бол завхны хоёрыг авч байгаа буруутах харахгүй. Монголын хоёрыг ч гэсэн бас буруутах харахгүй. Тэгэл хоорондоо сайхан үзчихэж байна л да тийм ээ. За үргэлжлүүлээд 8-ын даваа. Дондоо хийлцээ. Бочор дээр Батцүрыг авсан. Үндсэндээ 3 мөхөөс авч байгаа гэсэн. Тэгээ дондоо хийлээд нарамтлаг гамбол дээр тунж байгаа. За очко Батцүрыг амархаа хийсэн. Цаад хоёр үний давс нь хийлгэр болцсон тийм ээ. Тэгсэн. Нөгөө хоёр нь хийлцсэн учраас. Тэгээ гамболтон даваа л одоо хийлсэн. Өнөөрөөр барилдуулж явахаар юм да гэж бодогдож байсан. Бочор хоёр хоёрыг дондоо хоёрыг.
Торногын Батцар энэ дээр чих хаанга Хамаагүй хамаагүй гэсэн давуулж шүү. тэгээд тэр доогоор юм ягт хүнд сувдал сөйлүүлээд за энэ яг баруун ташаан дээр нь сувдаад үндсэн барьцсанд нь орж байгаа юм да яг бас нэг насны хувьд нэг жаахан туршлага дутчих. Гэхдээ одоо охрыг тавхаар явж уuna гэдэг нэг хар одоо тийм яриа байдгийн. Тий бас барилдаа л унж Тэгээд байгаа. сайхан яваад мэхээ хийгээд тэгээд сайхан ахтаа шалгалт өгч. Дараагийн барилдаан дээр бол унахгүй хаа гэж бодчих наран тулгыг. Дараагийн бодлогын бол бас харах юм тийм ээ. Тонх байлгүй дээ нэр айлын байхад. Тэр нүүл нэлээд туннаа. Наран талч бас бүр том болсон юм шиг харагдаад байна шүү дээ. Харин тийм ээ нүний төвөр. Өндөр болсон баг тийм. Тийм. Яг өргөн жил өргөн л хүүхдээс юм. Тийм. Цуцаа хүүхдэд байсан. 183 таа байна лээ сая. Аа. Өндөр нь үтсэн. Ер нь бас бэлтгэл сургууль сайн байгаа. Өнгөтэй гомд бас том харагдаад. Магадгүй Тийм. тийм. Гамбалтыг харахад бас юм мас жоохон нэмээд байгаа юм болов уу гэж хүн харагдсан шүү. Одоо тэгж байгаа нөднгийнхээс гэтээ ер нь бас элчингийн мал сайтай хөвлийн дээр бол илүү жим байхгүй бас л гоё л харагдаж байгаа ба тийм ээ. Тэгээ мэхэндээ ирэмгийн энэ одоо шээ жудаа самбар барилж Сан барилдаг гэсэн гэдэг хаа тийм. Жолоогоор барилдаг гэсэн. энэ баруун их ташаа сайтай. Уг нь одоо яг бүхий нөгөө их спортын мэрэгчлэлтэнгүүд бол иймэрхүү залуучуудыг л багаас нь их спорт руу оруулж ирвэл олж таньж чаддаг бол энэ ч юм бол одоо хүнд чингэр бол жодоогоор самбар бол их сайн барилдах тийм юм харагдаад байна шүү дээ. гол нь багаас. Хайд юм шиг биз дээ. Сонирхчдын сумаа өгөхөөр бас дэлхийн аврагуулсан шүү дээ тий. Тийм үү. Тийм аврагуулсан. Одоо сая сөрөгтэй сумууд нөгөө бадралтай хамт явуулсан шүү дээ тий. хэдэд Хасах зууд баха. хасах 100 Тий. төрүүлсэн байлаа шүү. Зөө. Ер нь өмнө нь ингээд харагдаж байгаагүй тийм гоё шинэ мэрхнүүд ер нь барилдааны туршид ер нь харагдв. Энэ давааг хүртэл. За энэ бүх ер нь тэр өөр төр нь ажиллаад энэ мөхийг ер нь хийж харагдана лээ гэдэг зүйлийг. Бид нар дондын тэр сэрэн дунгуй ч юм уу өмсөж ч юм уу ховор дуу нэх баг шүү. Нөх бас харагддаггүй шүү те. Тий. Толгой ургуулсан байж зөрөөс үлждэг. Аа зүгээр өмсөө энэ төр бол байдаг л да. Тэр мөнхтлөө хоёр босоо өмсөө тэр бол яг харагдчихлээ. Тэр дондын юм их л ер нь их олон харагддаг юм уу гэж бодгдсон шүү. Багшийн нүдэнд туссан онцолж хэлэх. Яг ер нь одоо Баян мөнх аваргын судалгаагаар за дараа нь одоо бүхэн албаны тэргүүн ям дөрж байгаа бид нар бас Монгол бүхийн нэвтрхий тойлгээд ботном гаргахад Монгол бүхэд нэг 800 орчим мэх байна гэж үзэж байгаа. Тэрний үндсэн одоо 37 мэх 37-оос цаашаа ингээд салбарлаад 800 орчим. Энэ 800 мехийг бол эн чинь 7 хоног болгон шил дарсан барилдаан болж байгаа юм чинь ээлжлээл ингээд хийгдээд л яваад байгаа учраас огт хийгддэггүй мэх хийгдлээ гэсэн ойлголт бол бараг л байхгүй. Намхан аваргын үүсэл суухай энэ л хаашаа байдгийг. Бусад одоо ингээд их спорт хөгжөөд бүхий барилдаан чиг баяжчлаа шүү дээ тийм ээ. Байнга л тогтмол хийгдэж байгаа. Тэгээ би дахин хэлээд байгаа нь бол залуучуудын бие бэлдрийн ерөнхий одоо физический гэж ярьдаг хөгжил, хуурд, хөөч, авхаал, самбаа, мэдрэмж тэгээд энэ одоо сэрүү барилдаануудыг бол сайхан хийж шүү. Тэр хит хитэн гоё суулаа орж ирж байна тийм ээ. Суулаанууд орж ирж байна. Баярбаатарын суулаа, Дондвын суулаа гэдэг энэ залуучууд тэгээд их илүү залуу болоод байна да. 18-ийн сорил орж ирээд байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хөрөнгөлөлтэй Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. За ингээд өргөжлүүлээд дараагийн давааны график замын барилдааны таймыг хамтдаа харцгаая. За дараагийн давал 3 бүх үлдсэн учраас шууд гамбол хийлээ тогтоорчин. Очрол 2 дондоо 2 өрөлдөнө. Хомбо заалан тайлбарласан тийм ээ. Өндөр. Тийм өнөөдөр бас яхаа айж ирлээ. Бараг л 5-ын даваанаас хойш л тайлбарлаа. Тий. Өрөнгөө Батөлөг хоёлоо тайлбарлаж өгсөн байсан. 3 үлдчихэд туг таарчих бас зүгээр л байгаа юм л та.
Энэ хэрэгтэй. их сайхан шүү дээ тий. Яг л харин тэгэл наран толгой 90 бих зүгээр нэгдэжлээ юм л дээ. Гамбалтыг хайсан бол шууд ингээл тойрч байгаа зэрэг байхгүй. Ер нь 5-5 дээр нэг 10-ийн багцаа юм 10-аас догшоо 90 битээ гоо зүгээр. Яг ингэ таард юм лээ. Энэ хутга буруутсан тий. Хөлөөд. Гамбатараас л ярьдаг байсан юм. Тэр үед 80 хэдэн онд чинь бүх цөөн байхад 24 их гоё байдаг штэ гэж. Нэг даваад 12, 2 даваад 6 тэгэл 3 болоод арслан хийлээл 4 зэрлээ. Шууд. Ер нь тэгэл 24 гаргал гэдэг байсан гэдэг. Тэр нэг талтай нарга нөгөө талтай бол бас бодит. Тийм үлээ. Бүх цөө үед чинь. Та яадаг аймаг зэрэг төсдөгөд бас сандгаа очиргүй сандгаар төсөл тий. Тэр одоо чиний номдор байгаа багта 64 гараад байгаа юм уу бид нар чинь хэд гараад байгаа. Тэр чинь одоо тэгэл 30 яг бас их сандгаах гардаг. 4 гоц мөрөстэй. Эсэнгийн одоо барилдалтай сөөхөл. Ер нь бол бүр дээр үйдөө даншиг наадам энэ дээр бол зориуд одоо нөгөө хийлүүлдэг гэсэн. Одоо 1024 гэл гардаг. 1032 барилдуулж яг одоо эд байгаа тэр том аваргуудаас нөгөө бөхчүүдэд дэмжих үүднээс ч юм уу хийлүүлж шавын бөхчүүдийг хийлүүлдэг гэсэн тийм. Амны бөхчүүдийг ч юм уу ингэж одоо нэг эд байгаа аваргаас гэж юг зайл зөрүүлдэг гэсэн гэх юм уу. Тэр үеийн оноолт бол ерөөсөө ухаан уралдуулсан тэр одоо югзэр хошууны аймгийн гарын даанаар их онцгой оноолт хийдэг байсан байна ш. Тэр зориуд сонгоогоор энэ гэж байна ш. 738 бөхч гэдэг юм өдрөг сонирс. Тийм 124 барилдуулч юм. Ухаан яваад байгаа ш. Тэрээс ш. Асгын насаад нэмхийн нэмээд гэдгийг тааруулдаг. Тэгэл одоо шүүгэр ихтэл шал өөр байдаг шүү дээ тий. Даншиг наадамд 6 давж иж одоо начны болцол хангадаг тий даншигын тодорхой хэмжээний эрх ашиг байгаад байгаа байхгүй. 10 засгийн наадам болохоор 136 ч юм уу 132 барилдуул одоо 4 давтын шүүгэрсэн тоосдог байлаа шүү дээ. Манай энэд ч яг удаа тэгээд 3 гоц болоос учиртай тий. 4 гоц ч их осолтой юм билээ. 3 уцаж ирэх гэж. Оцолсон 3 үлдчихэд тэгээд яах вэ болоод бас нэг тойрчсэн барилдаа байж штэ энэ ширчээ. Дөгрөө Наранбаатар 3. Тэгээд тойрсон чи дахиад бие хайж 3 минут тойрч дахиж ирсэн юм. Тиймэрхүү байдлын дээр харагдах магадaltaй юм байлээ бас. А зүгээр тэгшдэгнэ гэвэл бас ажлын садаа нэг тийм санд хэлчгэр хүмүүс дэмжиж авчдаг юм зүгээр яг 576 зүгээр өмнө тэгшлээд залуучуудыг гаргаад нэг торгуулийн сон хөнгөж шууд тэгшлээд 512 болгоч өгнө болно л доо. Яг 600 гаргал хэцүү бах тий. Тэрийг бол өгн тэгшлээд бас гаргаж болмоор юм л. 512 болгоод тэрийгээ ч дахиж оруулаад ингээ барилдаа явах юм бол шууд альч даваандаа сондоо гарахгүй тийм ээ. Тэгээ явцдаг. Хуучны аймаг зэргийн барилдаанд 256 багтгаа болчиход 400 өрөөдөн гутан шууд тэгшлээл 2 нуглаал оруулцдаг юм дэр болсон байсан шүү дээ. Тиймэрхүү байдлаар л хийж бас болох л да. Намрын нээлтийн одоо сумын зам бол 512 сайхан одоо тэрийн наадмын гоцгүй тийм ээ. Гоц мөргөөг үл юм сумын замны барилдаан болсон тийм ээ. Яг нэг 450% дээш бол бас нэг хэдэн уулч болно шүү дээ тий. Тэгээ бас болгоч болно. А нэг 570 эдэнтрийг бол бас юу ачиж болно. Тэгээ 576-аар барилдсан ч нэг буруу юм байхгүй л. Тэнгүүт одоо энэ маш зөв санал энийг дэмжмээр байна гээл нөгөө өмүүлэл нөгөө хүмүүсийн гарын даанарын асуудал ингээд зовоогод бол бас ядаргаал юм л та тий. А зөвхөнхээр яг сондгоор болохгүй гэж улаарч байгаа бол бас тэгж болмоор л. Өдөр төрний барилдаа үлдлээ. Тэгээ өмнө говьос ч одоо олон хүн төрүүлсэн. 3 хүн төрүүлсэн байсан юм л. Баагүй, Дорж Улам, Буян Дэлгэр. Тэгээ нэг Хонгорын Бүрбаатар гэдэг энэ юуны цогтоогийн гэдэг Ширүүхэн шав нэг бор залуу тэрөөс үзүүрлж байсан байдаг. Тэгээ өмнө нь баагүй үзүүрлж байсан гэл учирлаа яар тэгээд. Увс аймгийн түрүүнд ч юм бол тасраа явцсан шүү дээ одоо. Номер 1 байгаа хоо. Хамгийн олон дөрөвтэй. Хожуухан төрүүлж ирсэн гэтээ их олон төрүүлсэн. Ширчээ хөө Мөнх 2 гэл явна. Сүлийн үдсэрод Цагаанбанд Бүрбаатар Гамболт гэдэг. Хэдэн жамц гэл төрүүлсэн. Мэлмөр сүрэн. Тийм мэлмөр сүрэн төрүүлж ирсэн. Олон төрүүлсэн. За өмнө говьд бол энэ залуучуудаа хэдэн төрөвтэй сум юм? Гамболт 2 төрөвтэй. Өнөөдөр 3 төрөв. Өнөөдөр 3 төрөв. Учир баяраас өмнө шүгүрч байгаагүй. Сумын төрөв үзүүр байгаа энэ. Сумын баяр наадмын төрөө нь 4 төрөв мөрөвтэй бол 3 төрөвтэй юм байна. 3 төрөв. Сумын баяр наадмын бол 3 төрөвтэй юм байна. Энэ удаагийн сумын салхины барилдааны уран барилдааны шагналыг дондов. Дондов өгсөн юм уу те? Би бол яг анзаараагүй дундуур нь хайлайт тавьчихсан учраас анзаараагүй юм байна.
Тэр эдний шагнал гарсан энэ байна. дундах Тэгсэн, шагнал дондуу уран төгсөн. барилдаа ингээд Баян хонгорын Дондоо, Дорноговын Батсуур, Өмнөговын Баярбаатар гуруула шагналсан. Баруунд нь За алтлаад энэ илүү илүү өссөн. үлдээд авсан баруун талд нь ч сугдаал, мордоол Жил одоо их л одоо илүү байгаа л хүний шинж шүү дээ. Тэ. Илүү өсөн дээрээс тэгэл Илүү энэ өөртөө итгэлтэй Холоос, байна тий. тийм ээ. зоригтой сайхан мордлоо. Элэг ус авлаа гэж зүр сугдаа татаж ирээл тэгэл мордоод дуусчихсан. Нэг алдлаа маягтай яваал тэнээр нь элэг ус авцсан л дөө. За ингээд гам болд 3 дахь төрүүгээ хүрсэн. Тэрнээс элэг ус авцсан. саллаа тосож сугдаад илүүгээс аваад баруун талд нь зүүнгээр сугдаад Авцсан. олж мордоол тогтохын аргагүй л морддтой. Ер нь бол тэгээд 100 гарын сая хорж ихгүй бол ер нь 100 гарын сугдаагаар л гол юмнуудаа шийдэл. Сугдаагаа авах өмнө элэг ус юм уу баруун гарын барьцтай болчихвол тэгэл. Аймгийн наадам таагаар унсан юм бол дурстаа барилдсан юм байна. Мэдсэнгүй энэ жил яасан бол барилдсан байлгүй дээ сул усын наадам сүүл болсон юм чи. Барилдсан баг. Тэ. Ус чин 4 аймгийн чинь дөржүүлөө. Баталгаа усгээр хурцлаад төмөрцөөж зүрлөө. Тий. Тэгсэн. Тэгээд аймгийн арслангууд дөрвөлдөөд өгш үгээсэ. Лав Төвөмгийн замрсан мэн гаан хард начин болж исэн. Сумын начин хүнд ч юм бол ерөнхийдөө 4 он олтроос айтайхан юм л та тий. Дээгүр олон дөрөвтэй сумын зоонууд дээр очих боломжтой. Нэгийн доо бол бас нэлээд чанга. Хоёр дээр таарч өндөр нямдэрчтэй таарсан шүү дээ. Нөгөө хаалтан дөрвөлдөг зохны нямдэрчтэй. Загсрынгийн нямдэрч. Тий, хоёр хаалтын төрөв, уржлыгийн төрөв хүн гам болд. Энэ төрөв хоёр таарчихсан барилдад гарчихсан. Тэгэл нямдарчаас эхлэл ер нь түүсэн дээ тэгээс хачууд үүдийн аял. Чигээрээ бол дөрвөлж байна. Учирларын тухайд бас нэмж комент хэлвэл. За гомбо гэхэд хэлүүлээ тий. Нөгөө учрлын талаар уу? Тэ, учирлын зааны талаар. Учрлын заан цотоо тэгээд ер нь л одоо бүх өргөнд сайхан барилдаг. Сумын заа өнөөдөр сайхан барилдаал үзүүллээ. Ер нь сайн бас гарч ирж байгаа залуучуудыг бас давлаа гэж харж байна миний зүгээс бол. 2004 онд төрсэн залуу 5 оны улсын аварга сараараа хөвдөж ордог байсан. Тэгээ 17 онд улсын аварга болж байсан. Баян хонгорт. Тийм залуу шүү. Улсын аваргатай үзүүртэй. Тийм ээ. Өсвөрийн улсын аварга бол сумын занд үзүүрлэнэ гэдэг бол бас сонир. Манай Сүхбат сан бол улсын аваргад мөнгө аваад сумын занд төрүүлж байсан ч гэдэг юм уу тий. Зоригоо харцаг бол одоо хуулинд төрүүлж байсан. Суграан очоо хуулинд төрүүлж байсан. Эрдэнэлгийн амраа хуулинд төрүүлж байсан тэр байх юм л л. Төмөө начин бол одоо улсын аваргад мөнгө аваад сумын занд төрүүлж байсан ч гэдэг юм уу тий. Бас улсын аварга болчоо төрүүлсэн хүмүүс нэлээд байд юм билээ. Тэгээ очрол бол улсын аварга болчоо сумын занд үзүүрлж байна. Цааш та бас сайн барилдах байлгүй дээ тийм ээ. Наран толгойн хувьд бол одоо улсын аваргад 3 төрүүлж сумын занд их шүүг юм уу та тий. Өнөөдөр бас тийм өстө дарагдаж байлаа. Чөлбөрийн хувьд нэмж хэлэхэд одоо алдар спорт орооны өсгөрөөдөө харцгийн шав ах トゥ хоёр дүүн сумын узраг залуу байгаа тийм ээ. Бас 17 та сумын зан шиг хүрчихсэн шүү дээ. Тий 17 та сумын зан шиг хүрсэн. Энэ багасаа л одоо удам дамжсан юм бөхчүүд юм да. Ах トゥ хоёулаа бас сумынхаа наад нүзүү төрөнд үлдэж байсан. Ер нь сумын энэ ойнуудыг түүсэндээ. Ноён сум уу? Тэ ноён сумын бөхчүүд. Зүгээр дүүн бол нэг жаахан бэртэл гэмтэлгээд дэмжлэг улсын аваргаар гүнжиж байгаа юм шиг үлээ. За наадмын юмс жаахан бэртэл авсан гэж хэлсэн. Тэгээд ах нь бол харин тэгээд дүүгээ яг энэ барилдахгүй хугацаанд нөхөөс яхан барилтаа үзүүлчихлээ тий. За ингээд өнөөдрийн барилдааны бас 10-ны даваа хүртэл таймлан үзэж та бүхэндээ хүргэлээ. Одоо үргэлжлүүлэн үзэж та бүхэндээ алтан цом бол тун утгагүй эхлэх гэж байна. Тэгэхээр энэ барилдааныхаа дараагаар хэдүүлээ бас алтан цомынхаа талаар ярилцъя. Эхний 8 багийн одоо багууд бол ерөнхийдөө тодорхой болсон. За 21 дэх өдөр бол суглаагаар бага бүрдүүлэх байгаа шүү дээ тийм ээ. Ингээд багийн бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За хамгийн ихний баг. Поскайт. Поскайт баг. Ер нь ингээд багуудыг хараад хад бас их жигтгэн гоё хуваагдсан юм надад санагдсан.
Энэ багаа бол шууд өөрсдөө сонгоод авчихгүй тийм ээ. Спонсорууд бол. 3 өнөө өөрсдөө сонгоод авсан байгаа. Зохион байгуулж байгаа бүхний холбоо за мөнгө гаргаж байгаа 8 компани одоо уулзалт техникийн зөвлөгөө маягийн болсон холбоон дээр энэ дээр бол энэ чинь 7 бүх байсан шүү дээ. Тэгэхээр нэг баг 7 бүхтэй 5 гараа 2 замаатай тэгээд би бас санд оруулаад 8 болгуулсан. 8 болгуулаад 3 замаатай. 3 замаатай. Тэгэхээр 8 болгохдоо 4-ийн одоо баг өөрсдөө хүнээс сонгоё. 4-ийн суглая гэж санд оруулаад. Тэгээ миний эхний 8 болгоё гэсэн санал дэмжигдээд хоёр дахь санал 4 гэдэг санал бол дэмжигдээгүй 5-3-аар ажигдсан. Ер нь бол бас олон бараг 5-ын сонгогч энэ төр гэдэг шүү дээ. Одоо тэгсэн нөгөө 4 бишвэр 5-ыг сонгодог юм уу гэдэг дээр тулцыг явж ийлээ. Тэгээд тэн дээр нь би бас ер нь дэмжигэл санал хэлсэн байгаа. Нэг Viber group үүсгэсэн 5 бөхөө сонгоё, 3 бөхөө суглая да гэсэн. Тэгээд тэр одоо дэмжигдэх нь нөгөө 8 компани аль алинд нэг эрх ашиг байгаа шүү дээ. Жишээлбэл Архангай аймгийн нөгөө Хатан Интернэшнлийнхэн бол 5 бүх сонгоё л гэдэг байна. Тэр нь одоо яг л Илэн Далангүй хэлэхэд бол за Сүхбат Зоригтбаатар мөнгө жаргал 3-ыг сонгочоод дээр нь Батсуурыгаа өндөр мөнгө хэрдэнтэй сонгох гэдэг. Бас өрсөлдөгч багуудад өгөхгүй гэсэн тактик байна л да тийм ээ. Багуудад өгөхгүй. Тэр бол одоо бас л байх л тэрийг одоо буруу гэх арга байхгүй. Гэтэл яг одоо Хатан Интернэшнлийн тэр 5 хүнийг нэг дор оруулахгүй тулд нөгөө багууд чинь 3-аараа байна. Мөнгө хэрдний чинь манайх суглаа шүү хөө гэсэн маягтай ингээд. Зүгээр ийм яриа яригдах уу? Хэрвээ одоо аль ч аймгийн одоо зүгээр хэлээг байна л да. Зүгээр гэхдээ тухайн аймгийн бүхэн өөр талд суглаагаар ороод одоо ер нь үндсэндээ бол гол үндсэн багч нэг аймгийг төлөвлөх магадaltaй маягтай байлаа шүү дээ. Тэр аймгийнхан бүхтэй нэг жаахан идэх муутай барилдвал яах вэ гэдэг асуудал яригдах уу? Ер нь тиймэрхүү юм яригдчих байгаа. Бас тийм байх магадaltaй. Тийм, магадaltaй байхгүй юу? Жишээлбэл зүгээр одоо мөнгө хэрдэн Батсуур, Өнөр үеийнгийн Батсуур энэ төр өөр багт орох юм бол ямар байдг юм бол гэж тийм зүгээр чинь хардах хэрэгтэй гэдэг шиг хардаж болно шүү дээ. Тийм учраас нэгэнтэй л тэгж байгаа бол 5-ыг сонгодгоор сонгоё. 3-ыг сонгоё. Тэр 5 сонгож байгаа 5 маань үндсэндээ бол гарааны 5 гэдэг да тийм ээ. Тийм л байна. Тэр санал дэмжигдэх юм уу чинь 8 баг хоорондоо харахад бол ер нь тэнцвэрхэн болцсон. Зарим нь бол 3-аар орё, зарим нь 5-аар орё гэж явж илээ. Тэгээд эцсийн дүн дээр чи өнөө өрөө бараг яах байх шүү. Эцсийн шийд гараад маргаашнаас суглааны 40 бүхэн тодроод тэгээд 8 багийн 8 хүн 8-8-ийн 64 хүн орж ирэх нэ. Тийм л байна. Суглааны 40% нь бол чансаагаар юм уу те? Чансаагаар. Тэгэхээр санал байна л жишээлбэл одоо пүрв сайхан заан шиг ингээд олонний нүдэн дээр гимплэрт авсан ийм сайн багтай сайн бүх. Чансаагүй 80 дотор байхгүй ч гэсэн ер нь бол оруулж болох юм уу гэсэн яриа байгаа. За дэлгэцэнд анхаарлаа хандуулад за 8 багийнхаа одоо бүгчүүдийг хараад багийн гишүүдийг хараад зөвлөн хэлээд явъя тийм ээ. Хамаг Монгол гэж Батсуур ороо Батул зүй зам их сурвал гоё байгаагүй шүү. Яртай, авьяастай, яг 3 өөр төрлийн 3 гоё барилтаатай хүн байдаг. Их гоё байгаа тий. Одоо энэ дэр суглаагаараа хин орж ирэх үү гэдэг бас их сонирхолтой тийм ээ. Нөгөө Хуучин Алтан цааны нөгөө бөгөөдийн барилдаан дээр 2 аврах баг сонголж өстэй. Тэгээд хурдуу бяруу гэдэг сонголт гээл аврах тий. Тэрэн шиг энэ баг бол маш гоё сонголт шүү дээ. Энэ бол Чансааны боломжтой бөхчүүд юм уу тий? Амар сайхан Батчулуун, Төмөр цойж, Өндөр мөө, Говтлэг, Бадрах, Булганы Түмээ, Баасанжив, Цогт гэрэл, Брүдог. Алтан цамын барилдааны суглаанд орох боломжтой. Булганы Эрхэм баяр. 60 бөхчүүд. Яг одоо дэлгэцэнд харагдаж байна. Алтан гэрэл, Бом баяр, Мэлгүүтэй баяр баасан гэдэг. Төмөрбаатар. Өнөр үеийнгийн Батсуур одоо чинь 22 дэх Чансаатай байна гэсэн үг үү тий? Тэгээ эхний хэд хасагдаад
Тийм. 24. Багт хуваагдсан байгаа. Тийм тэр сонгогдсон 24 жин дээр орж ирэн шүү дээ. Оюун болд дүгрээ. Ер нь тэгтээ дээгүүр л байгаа юм л да. Жагсаалтаас одоо орчирч байгаа хүмүүс. Одоо жишээлбэл 2003 онд төрсэн 22 настай Амгаланбаатар гэдэг Залуухан аймгийн Хурц Арслан бол үндсэн баг руу. үндсэн баг руу эхний 3 руу ороод ирлээ шүү дээ. Апогийн тийм ээ. Дорж Паломч одоо тэгэхээр яана гэсэн үг. Бас нөө жил барилдаагүй чансаа Апогийн бөхөө. Апогийн мөх. Ер нь бол Дорж Палом Апог байх. Тий, чансаа одоо тэгээ яах чансаа байхгүй тий. Чансаа бол байхгүй. Тэгээ бүрүүсийн зам Дорж Палом энэ асуудлаас яригдгал юм байна Тэгэхээр тийм ээ. энэ бас хөгдөж юу ярих асуудал болж таах гэдэг тийм. Яг одоо тэгэл жил болгоо хийгээл байгаа юм чинь. Одоо чинь бүрэн төгс аваргын чансаа 43 дээр гэж идэг. Бүрүүсийн зам чансаагүй гэж идэг. Гэтэл энэ хоёр маань нээлттэй мэрэлтэн дээр улс аймаг дээр хоёулаа төр үзүүд үлдчих шинэ тий. Тэгэхээр чи одоо тэгэл Сайхан зам бас тэгсэн биш би бас оролцмоор байж тээ чансаагүй яах юм бэ гэд тий. Тэгэхээр Бүрэн сайхан зан чинь нэг юм манай Тэгээ бүрэн сайхан заанаа сонгосон шүү дээ. Миг даатгалын Эв Монгол баг гэдэг чинь бүрэн сайхан заанагаар дээр нэгээр сонгосон шүү дээ. Би яг гоо зүгээр сонирхуулахад бол над тэгэхээр 3 бүх сонгох ирэх байсан. Тэгээ техникийн зөвлөгөөн дээр бол тэрийгээ 4 болгоё гэж хэлсэн. За эхний 3 дээр бол яг би бүрэн сайхан зан, лав гэрэл зан, инх саруул гэж сонгосон. Инх саруул. Гол нь манайх чинь Эв Монгол гэж одоо нэртэй орж байгаа учраас би бол нэг аймаг дээр төлөвлөхгүй шүү дээ. Тэгээд газар зүүн уртлаас тэгээд Говьсонбороос Мөнхбаатарыг сонгосон байгаа. Инх саруул нар чинь өөрийнх нь яг энэ үндсэн компани Алсын Жим гэдэг компани чинь 8 багийн нэг нь бол ороод ирэх юм чи яах юм бэ? Тэгээд надад яриа за өстой уучлаарай багш. Манайх үндсэн юугаар орох боллоо. Тэгээд саруулыг чөлөөлөөд бүрэн төгс аваргыг бас уриал авсан бид нар яг аваргыг энэ сая төрүүлэхээс нь 7 хоногийн өмнө саналж явагдаад ирсэн байсан. Тэгээ авраг бас гадагшаад яах ажилтай байна. Ажлыг чинь салгардуулчихгүй байгаа да гэд. Бас нэг тийм ажил байгаа учраас. Тиймэрхүү уулзалтууд бол бидний дунд явагдсан. Тэгээд Говьсонборынхаа Мөнхбаатарыг 2 зам дээр сонгогдсон байгаа. Тэгээ дахиад бас Багуудаа нөө ярилцлагаар сонгогдсон юм шиг тийм ээ. Багуудаа дахиад нэг бас дөрвөнд оруулчих. Багуудаа дахиад нэг харуулад өгвөл. Тэгээ одоо бол зүгээр Багуудаа бас нэг хар бишээ. Өмнөх бүхий өрөө дугаар дээр бас бид нэр Алтан цомыг ер нь бол ярьсан байгаа тийм ээ. За өнөөдөр бол илүү бүр тодорхой багийн бүрэлдэхүүнтэйгээр хөдөлгөхгүй болгоцсон тийм ээ. Нэг баг дутуу байгаад байсан шүү дээ тийм ээ. Тэгээ одоо бол эн чинь нөгөө Сэрик Анар Даш гэсэн 3-аар сонгочихсан нэг баг хүлэг аюулгийн нөгөө хин дүүхүү гэдэг шүү дээ нэг бизнес хийдэг тэрний баг байлаа шүү дээ. Одоо жишээлбэл энэ багийг харахад за энэ баг дээр тэр бүх ороод иргүүл гэдэг зүйл санал хаваалцвал жигтгэн амар байгаа юм да. Их байртай хүн, их ирмгийн барилдаантай хүн. Апогийн баг бол сайн баг. Гав гарслан гуруулал одоо удирдах байгаа. За тэгээд суглаа бол бас сонирхолтой болгоно л доо. Энэ MCS-ийн баг юм байна тийм. MCS group. Энэ дээр Чансааны эхний 8 дотор Батмагна Арслан, Алтан цоож Хурц хоёулаа байгаа. Эхний Чансааны 8-аас бол 8 баг нэг л хүн аавна гэж ингэж ярьсан. Хоёр хүн авсан байна гэдээ бас нэг тиймэрхүү яриа. Тэр бас зөвл ярьж илээ л дээ. Ер нь бол нэг хүн аавна гэж тохирсон юм чинь тэгээ хоёр хүн орчод байгаа. Энийг яаж шийдэхийг одоо явандаа тэгээ журмууд нь гоё жигдэрх байлгүй лээ. Дараагийн баг. Туршилгаар. За түрүүний дээр хүлэг. Энэ баг байна. Хүлүүгүү баг. Хүлээгүү. Сэрэг зан. Тэгээд даш харцах. Гоё жигдхэн баг байна да. Бас л одоо яалтчгүй дунд цолгон топ хүмүүс юм байна. Юуко гэдэг шиг аа. Энд чинь тэгээд нэг гол юм нөгөө плей-оффтой 8 баг маань тойроод тэгээд онооныхын чансаагаар эхний 4 баг зөрж бас гарилт. Ер нь бол юмыг нь шавхаж одоо гаргана гэсэн үг шүү дээ тийм ээ. За баг 1-4-тэй гэдэг шүү тийм ээ. Тий. Саяын Монгол багийн талаар. Саяын Монгол баг. За энэ лав гэрэл баг тий. Мөнхбаатар
хурц ороод ирэхээр бас их сонирхолтой болж ирж байна л да. Яг аврагын 3 шавь нь байна л да. Даалгаас гээд. Тэгээд Бүрэг сайхан зааныгаа би хамгийн ихэн сонгосон учир юу гэхээр нодон тэр хүнд гэмтлийн араас бас орж ирж байгаа учраас нөгөө одоо бүх бол нэг тийм инэрэнгүү байх хэвээр. Хичнээн талбай дээр бид нар бол үздэг ч гэсэн инэрэнгүү байх хэрэгтэй гэж үүднээс хамгийн түрүүнд одоо сонголтоо хийсэндээ өөрөө бас гоо тэгээ багш орё. Миний бэлтгэл сайн байгаа штэ гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа үзүүрүүлж явах чинь үлээ. Гэрэл сайн баг. Тийм сая бас цирк дээр бям ботхонтой бас айгүй мундаг үргэлжлээ тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлжлөөдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Хатан Интернэшнл. За энэ багта 5 болгыг үзээд байгаа. Зоригтбаатар, Сүхбат. За мэдээч энэ баг бол Аранга багчин Пүрвдовог Арслан чинь багш болж байгаа юм байна гэж сонссон. Арчаагаар ажиллаа өгөөд давгаар Бүхэлдээ багш болж байгаа. Бүхэлдээ багш болж байгаа юм байна гэдэг. За энэ багт комент хэлвэл Эний одоо яг хөө тэгэл 5 болгоод Батсуур Мөнх Эрдэнэ гэл ингээл орж ирэх магадлалтай. Нэг аймгийн 5 залуу ер нь тэгэл эхний дөрвөлөө бол орж ирэх байх шүү. Тийм ээ. Гоё байна. Угаасаа тэгэл алтан зам дээр яаж барилдцгадаг вэ энэ 3 он ч тийм ээ. Сая хобилэ хамаг гэж нутгийн буянгийн баг байх шиг байна тий. Нутгийн буянгийн Бямбатхан Арслан юм баг хавдарж байгаа авсан байгаа. Улааны төвшин төгс. 22 он ч юм уу шир байхаа хоёр шиг байна да. Ингээд зогсчихс одоо тэгээд цаана зөндөө олон сонголтууд байдаг тийм ээ. Наранбаатар тэргээ сонголт байсан шүү дээ. Эднийд ч юм бол бас шинэ харцаг. Аа. Ингээд ер нь багуудыг харж яхад заад групп. Энэ бас амар баггүй шүү. Энэ амар үг. За. Хангаа аврахтай өдрөөтэй хаатай. энд чинь бас нэг мэдээлэл зүгээр яхаа сонирхолтой ер нь бол авсан бүхэн цалин цавны асуудал бас яригдчихэж байгаа. Тийм энэ бол өөрөө спорт өөрөө бизнес учраас тамирчин хэдий ч нөрж чадвартай тэр хүн тодорхой хэмжээгээр бол явагдах хугацааны зайлшгүй. санхүүгийн хувьд бол үнэлэмж өндөр байна. Явгт хугацаанд 7 сар явагддаг юм уу? Тэр хооронд бол компаниудын дунд бол мэдээж цалингийн асуудал бол яригдчих байгаа. Энийг бас алтан цам ер нь болох сургаар ер нь хэдүүлээ бас ярьж исэн л. Тийм ээ. За дараагийн баг. Тэр алсын жимээ багч юм байна тийм ээ. Инх сарвал Батүлзээ. Суур аврага яг бол тогтмол гарааны 5-д гарах үгийг нь бол бид нар мэдэхгүй шүү дээ тийм ээ. Дархан аврах хүн байдаг, тойргийн барилдаанд бол их том цолтой улсууд чинь халгаатай шүү дээ. Цол багтай хүмүүст л амар байдаг. Гараад идэх учраас. Тэгэхээр авраг тэрийг одоо гарааны 5 бол би тогтмол гаргах нь юу бол суглаагаа сайн хийж байгаа л тэгэл өөрөө нэг заминд ороо барилдаад болов гэж би зүгээр тааж баримжаалж байна тий. Аврагч ер нь тооцоо өөрөө сайтай юм болохоор тэгээд ерөнхий зөвлөгөөс айхтарх байх таа тий. Хинтээ яаж барилдах вэ? Амир байх таа яаж барилдах вэ? Тэр тал дээр бол ер нь гойд л ажиллах та. Ер нь залуучууд нь яг нэг алтан цомын туршид ингээ харж яхад төгсгөл рүүгээ бүр илүү сайжраад ингээ ширж байгаа бол арай нэг хоностой бүгчүүд нь болохоор одоо бэлтгэлийн цөмөрч юм уу тий. Цуцж ирж байгаа юм зүйл ажиглагдчихсан ингээд хэд хэд үнээс ер нь бол сонссон. Тэр энэ дээр бол харьцангуй нэг өмнөх одоо алтан цамыг ботох юм бол баг бол цөөхөн болчиход байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас даваа талыг бас та гурийн маань хувьд энэ дээр бас нэмж хэлэх комент байл. Төрөүний яриан дээр бол бид нар ер нь бол дандаа амралтын өдөр барилдааны зохион байгуулъя гэж нэг тохиролцоонд хүрсэн. Хуучин 2 жилийн алтан цамч ажлын өдөр явагдаж идэг байсан тийм ээ. Тэгэхээр үзэгч багтай тэрийгээ дагаад
Тэгээ олон баг болохоор орж ирээд НТV бишээ нөгөө хуучин премьерийг ухраахад л алтан цом явж байдаг жаахан суларцсан шүү дээ хэний янаагүй. Одоо бол тийм байхгүй хагас фитнесэнд бол үзэгч ихтэй байх юм байна. Тэгээд 2 баг барилдуулах юм байна. Жишээлбэл одоо нутгийн буян од групптэй барилж байхад MCC баг дараа нь 3 цагийн дараа манай багтай ч юм уу ингэж барилдах юм байна гэж ойлгосон. За бөхчүүд багш нараас 6 сар хүртэл сунжруулахгүй шүү. Тэр их яригтай байлээ. Наадам тогтсон байдаг. Тийм учраас 4 сар гэхэд дуусгнаа гэдэг. Бас нэг тийм хугацааны хувьд. Хугацааны хувьд. За Бүрэнбаатар начин дүү нэг юм санал гаргасан шүү дээ. Нутгийн буян группийн ховлой багийг удирдах дасгалжуулж орж ирнэ гэдэг. Тэгээд өвөр Монголд юм уу орон нутагт бас зарим юугаа барилдааны хийвэл ямар вэ гэсэн тэр бас дэмжигдэх маягтай болоо явцсан шүү. Тийм сонирхолтой. Тэгээд тийм байж бас болно. Тэр бас их гоё санал. NBA-гийн зочид тоглолдог шиг. Тийм зочид тоглолдог шиг. За ийм саналууд одоо байна да. Бас гоё л юм тийм аранга одоо нөгөө шинэ ара аренатай болсон юм шүү дээ. Дархны бас гоё шинэ заал дээр байгаа юм чинь. Тэгвэл бас орон нутагт үндэсний бүхий гоё сайхан сурчлах том ажил болох юм байна. Үзэгч бас илүү байх магадaltaй биш. Тийм байна тий. Зорж очиж үзэх юм шүү. Тий. Хөх хот руу нэг нисээд шилийн голд юм уу хөх хотод нэг барилчаад ирэхэд бол юу ах вэ? Тэгээд нэг хонцоод 2 хонцоод тэр талаас үзэгч олон байх л тийм. Цаадлаас. Цаадлаас үзэгч үл их хэрнэ. Тий. Өөр Монголын үзэгч нар. За бас би мартаад байна шүү. Монгол туурхтнаас оруулвал ямар гэсэн санал бас яригдчихжээ. Баг. Тий, жишээлбэл барилдах хүн нь бол барилдах хүн нь мэдээж одоо хуваа бол мөнгөө барайл бүхтэйгэл ирнэ шүү дээ. Тэр нь яг тийм саналууд яригдчих. Яг Монгол туурхтны нэр дээр баг гаргаад эндээс бүх гарч л барилдах байх л та, тийм үү? Тэгэхгүй бол өдөө бас яг сол харьцангуй болж байгаа. Тийм. Тэгэхээр яг ер нь бол туваа өвөр Монгол ч юм уу нийлээд бүрээд нийлээд санхүүгээ нийлүүлж гад тэгээ Монгол туурхтны баг гэдэг гарах тийм ярианууд сонирхолтой болгох, үзэгчтэй болгох шин санаанууд ч дээ. 20-ны өдөр бол за алтан цамын маань багуудын гишүүд бүрэлдэхүүн ер нь бол тодорхой болцсон тийм ээ. Үзэгчид бүх сонирхчдын маань бас тийм таамаг бас аль хэзээний эвдэгдсэн ийм одоо шийдвэрт хүрэх бах. Тэгээд алтан цамын одоо ерөнхийдөө энэ багуудыг би түрүүн хэлсэн харахад ер нь бол юм жигт маш сайхан юм багууд. За энэ ч юм да, энэ сул юм да гэсэн зүйл дахгүйгээр айгуу гоё хуагцсан юм шиг л санагдаж байна. Гомбахын хувьд ер нь ямар санагдаж байна? Сэтгэлээс асуултад ярил. Гарааны эхний 3 бол одоо сонгосон байх шиг байна. Энэ 3-3-ыг харахад бол ястай алин шиг л ялж одоо тэр нь илүү байна гэж хэлчих хэрэггүй л жигдхэн сүрдмээр юм баг бүрдэж байгаа юм байна гэж одоо харж байгаа минут. Тэгээ энэ жилийн алтан цомоос их онцлогтой их сайхан их олон шинжилэл хийгдсэн. Одоо 3 удаагаа болж байгаа шүү дээ, тийм. Олон шинжилэлтэй ийм сайхан алтан цом болох юм дээ. Үзэх юм ихтэй. Нөгөө харах юм ихтэй, хараад ярих юмтай гэдэг шиг л сайхан алтан цомын барилдаа болох нэ гэж харж байгаа юм шиг. Гомбахын гутал бүр түрүүнээс хойш ингээд нүдэнд тусаар гал нэвтрүүлгийн төгсгөл дэрлэр нь юу н хараад тахад л дандаа Монгол гуталтаа л гомбах ер нь яваад шүү дээ. Тэг яг манай их ус одоо айл болгоно л Монгол гутал Монгол дийлээ хийдэг юм хөдөлмөрч явдаг юм байд. Тэр уламжлалаараа юм нутгийнхаа брэндүүдийг өмсөх дуртай. Ер нь тэгээд бүхэн үндлэл би бол аль болох та нар анзаардаг бол өөргөн дэрж суух болгонд л Монгол устгаа хийж хөө тайлбарлаж ийм л байгаа. Тайлбарлахаар бүхөө бас ингээд тэр бүрчлэн бас яг тогтож бас үзэж чаддгүй л ах тийм ээ. Ер нь яг тайлбарлаа суухад ер нь ямар байдаг л та энэ талаараас мэдрэмж авалцаач. Гэхдээ одоо эхэндээ бол юу гэх юм бүгдийг ярих гадал гэж хичээдэг байл. Одоо харьцангуй тогтоод хаана бихний үйлрүүлж байна. Одоо заалаа бүтэн хянаад л ингээл тайлбарлахыг л одоо хичээж байна да. Яг хөө миний нэг ийм бас зорилго байдаг. Бүхний тайлбарлагч нэгэнтэй болсны хувьд Дэхэн үеийн одоо тэр 14 тайлбар гээд бид рүү ярьжсэн те. Тэр тайлбар магадгүй байхгүй болчих гэж байна. Одоо сонсогдол нэг нүдэнд бүх харагддаг тийм тайлбар байдаг байсан шүү дээ. Тэрийг авчрахыг л одоо би их зорддог. Өөрөөр хэлбэл гүн бол одоо баруун талдаа хавирлаа гэхэд
хавирлаг ингээд хүн булга хэлж штэ. А гэтэл одоо ямар барьцсан дээрээс те баруунгаар илүүсэн дээрээс ч юм уу те зүүнгээр Солонгос зүүн дээрээс хавирсан юм. Энийг л одоо буцааж би Монгол бүхний нэг тайлбарт авчихыг бас хичээж зорж явна л те. Хэдийнэ одоо Монгол бүхий өргөндөө ороход гом сүр ах юм маань хоолоо бол хоногцсон л байгаа шүү дээ тийм ээ. За бүх гэхээр л батнасаа хаах ингээл тайлбарт наа баах гэд ярьдаг шиг яг зааланд ингээ оронгот гомсор ахын хоолоо бас их хоногцсон байдаг. Тэгээд таны цаашдын ажилд амжилт төсөө өнөөдрийн бас урилгыг бүлээн аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бүхий өрөө нэвтрүүлгийн маань 5 дахь дугаарын 2 дугаар удирлын 5 дахь дугаарын бас онцлог зочин байлаа гэж хэлэхэд зүйтэй болов. Нэмээд бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд өнөөдрийн сумын цалтны 128 дахь удаагийн барилдаан дээр нэмээд хэлэх комент заа магадгүй үлдсэн зүйлүүд байж магадгүй юм тийм ээ. За надад ч одоо бүх ярих юм ярьсан дөө хүний өмнөр орж ярьсаар бат. Одоо гомбсон гэл яриулъя. Одоо би анхудаа энэ сайхан нэвтрүүлэгт орлоо. Тэгээ бас би чи дандаа бэлгшээж явдаг. Тэгээ өнөөдөр ягаад чи санаандгүй тохиолдлоор бас сумын зааны тоон 128 дахь удаа гэх юм. Тэн дээр ингээ өргөдөж орж ирсэндээ бас таатай байна. Тэрэндээ л бас их бэлгшээж байна да. Багшийн хувьд. За багшийн хувьд яг хоо одоо энэ жил одоо ингээ 11 сар 12 саргээд 5 6 сар хүртэл бол бас одоо өөрийн үүсгэн байгуулсан клубээс сумын зааны түрүү үзүүр авандаа гэсэн ийм л зорилготой. За тэрнээс наан үндэсний бүхийн өсвөр залуучуудын улсын авраг гэх тэмцээний бид нар ярьж өгөхгүй байна. За хинтээ юмт байж хоошлоод 10 сарын 31, 11 сарын 1, 2 гэсэн 3 өдөр дараалан зохион байгуулахаар тий. Тэгээ энэ маань бол бас Батэрдэн аврагын нэрэмжит болж байгаа. За энэ барилдаанд хүүхдүүдэд бэлдээд тэгэл санал бид рүү Наботагаа ярьж ясан пеналийн сүүлийн өдрийн тэр 11 сарын 2-ны бүтэн сайнны пеналийн барилдааныг манай НТВ-ийнхаар нь шууд дамжуулвал болцооны ямар байдг юм бол доо орон даяар бол өсвөр залуучуудын барилдааныг үзэх сонирхолтой үзэгчид бол мөн ч их байгаа да. Хэцүү шүү дээ. Тэгэл өдөржингөө л би л зовд нь шүү дээ. Тэг яг одоо тайлбарлахад хэцүү дээ. Цаг хугацааны үед их оройддог. Тэгээ шөнө зүйл юм даа. Тэг пеналын сүүлийн өдрийн барилдаан гэж байгаа. Хамгийн сүүлийн наснаас 10 үлддэгтэй. Шигшээ 2009 оны 10 хүүхэд, 8 оны 10 хүүхэд, 7 оны 10 хүүхэд. Тэгээд залуучуудын насны 2006 5 оноос нэг 10 хүүхэд ингээл 40. Тэгэж ихтэй шахаж амжихгүй хаад нодлон бол ер нь явсаар гаад шигшээгээ бол бүр 3 дахь өдөр дуусгасан шүү дээ. Тэгээ тэр пеналийн барилдааныг одоо үзүүлвэл болцоо байвал ер нь сонирхолтой. За тайлбар дээр нь тэгээд нийлээд өсгөө за набаа тэр нийлээл би бол доогор багтайгаа ноцолдох болов гээд их том юм бодоод байна шүү дээ. Өөрөө доор суучаад бидрийг одоо тайлбар явуулах гэдэг юм байна тий. Зөв санаа шүү тий. Сонирхолтой байх. Яг манай үзэгчд бас дуртай л байдаг. Бас нэг дамжуулж бас байсан л да тий. 2021 онд л өргөнд болоод Сумын цалтны өмнөх барилдаан дээр бол за ер нь ингээд анализ хийгээд үзэхэд архангайн бүхчүүд ер нь бол ингээд шүүгийн дөрөв тэгээ дунд шүүгт ингээд үлдсэн байсан. Энэ удаагийн барилдааныг ер нь ингээд өгнээд анализ хийгээд ер нь хэлвэл. За ер нь яг барилдаан шуурхай байна, түргэн байна. Золгоон дээр очисон 2 3 тохиолдол золгоо тэгш барьц руу баг ороог байх шүү. Тэгээ их л сонирхолтой байна. Үзэгчд сайн татмаар байна тийм ээ. Үзэгчид яхан цөөхөн байгаа тах юм. Өнөөдрийн хувьд бас нөгөө давхар барилдаанд тавхалдаг тий. Цэркийн барилдаанд давхардаад байгаа. Тэгэл түрүүний хэлдэг юм насны хувьд бол их залууд шүү. Дараагийн үеуд бол яг ингээд шил дараад 17, 18, 19, 20 залуучууд бол ингээд шилээ дараад дараагийн бүхий үе одоо гараад ирсэн байна. Тэгээ хэдхэн жилийн дараа өнөөдрийн сумын заанд шүүгэрж байгаа, барилдаж байгаа залуучууд дараагийн одоо энэ засгийн салтангууд тэр наадмын түрүү үзүүлэл очих нь тодорхой. Тийм л одоо их сурвалжтай барилдаа шүү дээ. Дүүнэр бас тэгээд энэ цаг үеийн дүүнэр бас азтай дүүнэр юм тий. Барьц одоо энэ юуны хувьд бол барилдааны дөрмийн хувьд бол их азтай. Энэ цаг үед таарч одоо их гоё барилдаж. Дээр нь одоо тэгвэл нэг сумын зан салуугийн барилдааныг ингээл задлан шинжилгээ анализ хийгээл 4 хүн телевизэд энэ одоо олон улсуудтай нийлээл ингээл нэвтрүүлэг бүх барилдааныхын түүх барилдааныг түүх болгоод
тийм ээ дурсамж үлдээгээд тэгээд задлаад алдаа оноог нь хэлж өгөөд ингээ явахар чинь бол дэндүү атстай байна. Ади ахас ярьж байна. Ер нь бол 2015 6 оны үед бас аврагын их сайн мэрэлддэг байсан дээ тийм ээ. Одоо донд бол гончог тавхаа, брек, батмох гэх оюутнууд нь ер нь бас их шүүрүү, төрөө зүр рүү гараад ирсэн байдаг гэсэн. Тэгээ тэр үе бас иргэн ирэх гэж байгаа л гэж санаж байгаа шиг байна тийм ээ. Бас төрөө зүртүүлдэг. Бодлоо хэлж байна тийм. Бүхий өрөө нэвтрүүлгийн 2 дахь улирлын 5 дахь дугаартаа хамтайсан та гуравтаа маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилтыг хүсье. За мөн би нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас хэлдэг. Дараагийн бас нэвтрүүлгүүдээр илүү сонирхолтой олон барилдаанууд биднийг бас хүлээж байгаа. Тун утгагүй алтан цамын барилдаануудаар бас бүхий өрөө нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэж та бүхэндээ хөрөх болно. Ингээд үзэж та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгийн 2 дахь улирлын 5 дахь дугаараа хүргэлээ. Хамт байсан үзэж та бүхэндээ баярлалаа.